Монгол Улсын засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран Монголын бүтээмжийн төв, төрийн байгууллагыг төвлөрчлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ Азийн загвар байгууллага төлөвшүүлэх загвар байгууллага төслийг 2025 оны 5 дугаар сарын 26-наас 2025 оны 12 дугаар сарын 1 хүртэл амжилттай хэрэгжүүллээ. Тэр манай бүтээмжийн байгууллага бол 1992 онд байгуулагдсанаас хойш 3-10 жилийн хугацаанд бусад улс орны давуу тал юу вэ? Бидэнд бас бусдад үзүүлэх юм юу вэ гэдэг дээр ажиллаж ирсэн. Бид нар засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай 2025 оны хавар хамтран ажиллах гэрээ өгсөн байна. Монголын бүтээмжийн төвтэй хамтарч ингээд төрийн байгууллагын төвлөрчлийн тогтолцооны төсөл хэрэгжүүлэхээр бид нар хамтарч ажиллаж ирлээ. Төсөл амжилттай хэрэгжснээр бид оролцогч байгууллагууд маань анх удаа төрийн байгууллагын түвшинд бүтээмжийн загвар байгууллага болж дараагийн ач холбогдолтой үр дүнг гаргана гэдэгт итгэлтэй байна. Хүү төслийн гол зорилго нь төрийн байгууллагад үйл ажиллагааг бизнесийн төвлөрчлийн тогтолцооны 7 чиглэлээр буюу манлайлал, стратеги төлөвлөлт, мэдээлэл, хүний нөөц, процесс, хэрэглэгч, үр дүн, үнэлэх, шинжлэх, сайжруулах чадварыг хөгжүүлэх, мөн хяналттай тогтолцоог бүрдүүлэх зарчмуудыг хэрэгжүүлэхэд оршсон юм а. За загвар байгууллагуудаар нийслэлийн засаг даргын тамга газар, улсын 2 дугаар төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар оролцсон юм а. За төслүүд нь дараах үе шаттай хэрэгжсэн. 1-р үе шат нь үнэлгээ. За энэ хэсэгт бол бизнесийн төвлөрчлийн загвараар оролцож, байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, давуу тал хэсэгт бол сайжруулах шаардлагын загвараар оролцож, байгууллагын өнөөгийн 2 дугаар үе шат бүтээмжийн өсөлт. Үүнд Азийн бүтээмжийн байгууллагын төрийн байгууллагын бүтээмжийн тогтолцооны загварын дагуу байгууллагуудын бүтээмжийн сайжруулалтын стратегийг боловсруулсан. Загварын байгууллагын туршилтын төслүүд, сонгосон сайжруулалтын чиглэлд суурилсан туршилтын төслүүдийг хэрэгжүүлж, бүтээмжийн хэрэгсэл чадварыг бий болгосон юм а. Одоо ямар нэгэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой тушаа шийдвэрийг хүрээнд одоо байгууллагын удирдлага албан агчдад маань төслийн магийн хэмжээгээр одоо зохион байгуулалттай ажиллах сургалт дадлыг одоо хэвшүүлж өөрсөндөө авч ингээд сурж үлдсэн бас энэ төслийн маань маш том амжилт болов. Бидний эхний очисон газар 2 дугаар төв эмнэлэг. Энэ эмнэлэгт хэвтэн эмчилүүлэхийн тулд нэг үйлчлүүлэгч дунджаар цаг орчим хугацааг зарцуулдаг юм байна. Тэгэл энэ хугацааг богисгож болох уу? Үүнд ямар гарц шийдэл байгааг олж бүтээмжийг дээшлүүлэхээр ажиллажээ. Тэгэхээр хэвтэн эмчилэх хэсгээр үйлчлүүлэгч хүлээгдэх байдаг. Яагаад хүлээгдэх байгаад нөхөр нөгөө хэвтэх өдрөө эмчээс цаасаар нөгөө хэвтэх бичиг гэж авдаг. Тэгээ энэ болохоор нөгөө хэвтэх процессыг болохоор их удаашруулаад цаг хугацааг аваад байдаг. Улсын 2 дугаар төв эмнэлэг дээр сонгосон төсөл маань бол яг үйлчлүүлэгч рүү чиглэсэн, үйлчлүүлэгчд тулгардаг асуудлуудыг хүлээгдэл чирэгдэлтэй холбоотой асуудлыг сонгоод энэ дээр тодорхой 31 хүнээс судалгаа аваад энэ гарсан судалгаан дээр үндэслэл болгоод ингээд бусад төрлийн нэмэлт судалгааны аналист одоо боловсруулалт судалгааны арга зүйгээр боловсруулалтууд хийгдээд үр дүнгээ гаргаад түүх нэх хэсгийг захимжуулах, бүрэн захимжуулахаар бид 30 хүн дээр одоо өдрийн цагаар ингэж өвчний түүх нэх процесс хаана ямар давхардал үүсэж байна энийг одоо арилгахын тулд судалгааг хийсэн байгаа. За эдгээр 30 хүнд хийсэн судалгааг нэгтгэхэд энийг бол цахим байдалд оруулъя. Бид цаасаар өвчний түүхийг одоо нэг зөвшөөрлийг авдаг байдлыг халъя гэдэг ингээд ажиллаж энэ төсөл маань бол одоо амжилттай хэрэгжиж бид одоо цахим байдал шилжихээр ингэж ажиллаж байна. Төслийнхаа үр дүн дээр бид нэр маш сайн үр дүн гаргасан тохиолдолд цаашд бусад яг харьяа бодо байгууллагын төсөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад жишг болоод манай байгууллага энэ төслийн хүрээнд ингэж сайжирсан загвар ажлыг бий болгож байгаа. За дараагийн бидний очисон газар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар. За энэ газрын хувьд ажилчдын дунд сэтгэл ханамжийн судалгаа хийж дата дүн шинжилгээ хийсэн байна. Төрийн байгууллагуудын хувьд ийхүү дүн шинжилгээ хийх нь ховор ажээ. 37-аас 33-37% нь ажилтны сэтгэл ханамжгүй байдал үүсэж байгаа. Энд нь болохоор сургалт хөгжилтэй холбоотой асуудлууд болон за байгууллагатай холбоотой бусад soft skill хөгжлүүд асуудалтай болж эхэлж байгаа. Эхний жил болохоор тухайн төслийн баг маань дата анализ хийх чадвар болон дата өгүүлэлтээр ажиллах чадварууд маань ихсэж байгаа. Манайд хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд бол манай баг бол сайн ажиллаж байгаа. Над 7 хоног танилцуулж байгаа. Ажлын өдрөм чиглэлийг бол би ус газрын даргын хувьд баталсан байгаа. Төрийн албан хаагчийн ажил дээр одоо сэтгэл ханамжтай байх байдал. Мөн одоо тухайн одоо ажлыг гүйцэтгэх зарцуулж байгаа цаг, үнэлэмж энэ бүгдийг одоо илүү наривчлсан судалгааны үндсэн дээр сайжруулахад л одоо энэ төслийн
гол зорилго байна. Энэ дээр энэ ажилчдын маань ер нь яг ирээд өөрсдийнх нь зорилт нь юу юм, яг ажилчид маань мэдлэг боловсруулаад дээшлүүлэх талаар жишээ нь ямар өөрсдийн бодолтой байдгийг гэсэн ажилчид руугаа чиглэсэн ер нь үйл ажиллагааг явуулснаар энэ ажилчид маань өөрсдийн сэтгэл ханамжийг сайжирснаар иргэдэд үйлчлэгээний илүү үр хөтөлбөртэй хүрнэ гэдэг зорилтоор бид нар ажиллаж байгаа. Төрийн албыг одоо мэрэгсэн доктортой дээрэс нь энэ төрийн үйлчлэгийг сайжруулахын тулд үе шатаар нэгдсэн одоо сургалтыг бүр зохион байгуулдаг жил бол байх юм бол тэр нөгөө бидний чинь одоо хүртээмжтэй бүтээгдэхүүнтэй чанарын бүтээгдэхүүн бол 100% баталгаатай. First of all, I'm really pleased to be here at Chingelti District Office. The team here is doing phenomenal work. They are, for Mongolia, very mature and very sophisticated. My role here is to help them improve on what they're already doing, but they understand the basics and they're a very committed team. The difference between Canada and Mongolia is I believe that there are more organizations in Canada that have been doing this work for a longer time. But we're just further along on the journey, but we are on the same journey. I think the Mongolian public sector is just beginning to take this seriously. Тус-туслан төрийн байгууллагуудын гүйцэтгэлийн нотлогоо үндсэлтэйгээр үнэлж бодит сайжруулалт хийх хөшүүрэг болохоос гадна төрийн бүтээмжийн доктортойг нэмэгдүүлэх урт хугацааны шийдэл аргачлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Экватор дүүргийн нийгмийн даатгалын газрын хувьд аль болох иргэдэд төргийн шуурхай үйлчлэг үзүүлэхээр зорж байна. Даатгалын үйлчлэгээ авахын тулд иргэд олон удаа ирэх шаардлагагүй онлайн ашиглаж цаг хугацаагаа хэмнэх боломж байгаа юм а. Дээрээс нь нийгэм даатгал үзүүлж байгаа өдөр тутмын үйл ажиллагааг одоо иргэдэд одоо хамгийн хэлбэрээр хүргэх үүднээс анхаарч одоо манайх 3 чиглэлээр ажил зохион байгуулж байна. За нэгдүгээрт нь нийгэм даатгалын Facebook хуудсан дээр чатбот гэдэг захин AI ашигласан платформ өргүүлж байна. Энэ маань одоо яах вэ гэхээр тэр чатбот руу хандсанаар бүх төрлийн үйлчлэгийг авах анхан шатны мэдээлэлтэй болж байна. За энэнийхээ цаана яах вэ гэхээр иргэдийг одоо нэг удаа ирж үйлчлүүлэх, нэг удаа ирж мэдээлэл авах одоо цаг хугацааг хэмнэж шууд тэр чатботоос анхан шатны мэдээлэл авах ийм боломжийг хангаж байгаа. Ажилтгуудлын тэтгэмж дээр яриа л да. Ажилтгуудлын тэтгэмжийг заавал манай хилцний газар дээр ирээд материалаа бүрдүүлж өгөхгүй тухайн даатгуулагч маань онлайнаар энэ үйлчилгээг авах боломжтой энэ асуудлыг л шийдэж байгаа. Очсон газар нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатарын орчны бохирдол өвлийн алтаргаа булгааг бууруулах чиглэлээр хууль журам байдагч хэрэгжил тал дээр анхаарал татж байгааг хэллээ. Энэ ажлын хүрээнд тухайн жоо зохицуулагдсан хууль эрх зүйн эрх зүйн орчны дүрм журам нь яг болдог гэж өмнө бодож байсан бол зарим нэг алдаатай үйлдэлүүд зохицуулагдаагүй орхигдсон мэдээлүүд байдгийг өөрснөө илүүж харж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд нь дутуу мэдээллүүд нь эргээд тухайн асуудлыг бүрэн гүйцэтгэх хэрэгжих садаа болдго юм байна гэдэг илрүүлж харж гаргасан нь их оновчтой байна. Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо эргэн тойрны 50 м газрыг гэсэн олж тогтоох, за тэдгэр байгууллагуудыг идэвхжүүлэх, зорилжуулах гэсэн ийм зорилготойгоор энэ төслийг эхлүүлсэн байгаа. Энэ гол чиглэлүүдээрээ бид нар ийм мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг бас нэг юм одоо суурь шалтгааныг бид нар тодорхойлсон байгаа. Тэгэхээр бид нар нөгөө яг энэ бүтээмжтэй холбогдож ажиллаж байгаа энэхүү хүрээнд бид судалгаа авсан төрөл. Энэхүү судалгаагаар бид нар юуг олж харсан бэ гэхээр ерөөсөө анзаардгүй юм байна. Нөгөө журмын хэрэгжил үг үсэг өгүүлбэрийг ерөөсөө аж ахуйн нэгж байгууллагууд анхааран уншдаг. Зөвхөн нөгөө зөрчлийн тухай хуулиар хог аяллаа тухай хууль домжийг зөрчих юм бол та бүхнийг торгоно гэдэг байдлаар иргэний гомдлоор та бүхнийг шүүхэд ингэж дуудаж нөгөө хариуцлага арга хэмжээ авах юм байна. Тэгэхээр нөгөө нэг ийм хариуцлага тавиад ирэхээр аж ахуйн нэгж байгууллага иргэд тийм ээ хуваарь бизнес эрхлэгч иргэд маань хандлага нь өөрчлөгдчих юм. Тэгэхээр бид нар энэ бүтээмжийн төвийн 7 талбарыг бид хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэхээр бид нар энэ журмаагаа бид өөрчлөх хэрэгтэй юм гэж үзсэн. Хоёрдугаар бид нар энэ сургалтын арга барилаа бид өөрчлөө гэж бид давхар энд ярилцаж шийдэл гаргах сургалтынхаа бас хөтөлбөрийг шинжилэн боловсруулж яг ямар байдлаар тийм ээ үр дүнтэй, тохиромжтой, ойлгомжтой
хүргэх вэ гэдэг талд бид ийм сургалтын бас төлөвлөгөөгөө бид ингээд боловсруулах талаар явж байна. Эдгээр загвар байгууллага тус бүр тодорхой төрийн үйлчлэгээний төслийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын тасралтгүй сайжруулалтыг соёл төлөвшүүлэх, төрийн үйлчлэгээ илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болох жишг тогтоож, сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсын давцанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх юм а.